Хай, бороорч. Би зонтоггүй гараад ирсэн юм чи хурд алах чи. Өнөөдөр хүүгийн цэцэрлэг дээр эцэг ихэн өдөрлөгтэй гэсэн. 到底几？对8啊，互相对8。然后是5，然后0，然后9、8、7、6、5、10。啊，你发现了这个规律，还有没有掌握说过？跟它一般是一样的。来，接着往下传，佳宇，佳宇你来说说，你发现了其他规律吗？不要把他们站出来好不好？好，45个小动作好吗？然后。脚踏，黄一表演的动作是半段，看看。 Өнөөдөр хүүгийн цэцэрлэгээс эцэг эхчүүдийг цэцэрлэгийн үйл ажиллагаа сургалт хөтөлбөртөө танилцуулах зорилгоор 2 гаруй цаг баг эцэг эхчүүд байсан. Зүгээр юм хийгээгүй л дээ, зүгээр цэцэрлэгт нь очиод ангид нь очиод зүгээр арт нь хар зогссон. Тэгээд одоо эдгээр чинь цэцэрлэгийн ахлах бүлэг болохоор дараа жилийн сургуультай орно. Тэгээд яг ингээ хичээл ороод эхэлчихсэн. Тэгээд тооны хичээл дээр л гэхэд нэгээс 100 хүртэл бол мэддэг. Тэгээд бичиж чаддаг. Тэгээд 10-ын дотор нэмж хасч чаддаг ийм чадвартай болчиход байгаа. Тэгээд хэлний хичээл дээр болохоор нэг хэдэн ханц нүдэлж мэддэг. Тэгээд хөг дуудлагаа сурцсан. Нэг тиймэрдэл төвшөнд. Хүү маань нас нэг айхтар онц сурдгүй юм. Айл хүүхдүүдийг тэр цээжээрээ 10-ын дотор тоо нэмж хасч байгаа. Найл эсвэл ханцаа ингээ уншаад мэдчихээг нь мэдээж бид нар чинь гадаад хүмүүс болохоор хичээлийн зааж өгч чадах ч гэсэн одоо ингээд бүр тийм ямар нэгэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд улс хууртай тэгж нарийн сайн зааж өгөхгүй шүү дээ. Зааж өгч чадахчгүй. Тийм болохоор ер нь бол бид нэрийн гаргаж чадах одоо аав ээж нь гаргаж чадах төвчөнд бол хөө маань хангалттай сайн би даж хичээж сурч байгаа хаа. Гэхдээ тэгэл яг ангийнхаа хятад хүүхдтэй харьцуулахад бол бас нэг онцорхгүй шүү дээ. Нэг дундуурхан л явдیں۔ Гэтэ эдвэх чармалт маш сайтай юм шиг л харагдсан шүү дээ. Тэгээд зүгээрээ зэт надад л дэжгүй санагдчихж байгаа. Тэгээд би болохоор өөрөө яг багасаа ээгүйх ингээд аав ээж маань намайг онц сурахыг маш их шаарддаг байсан. Маш их хичээгээд ингээд сууд сурсан болохоор тэр нь бол надад ээгүйх хэрэгтэй болсон чадвар л да. Гэтэ одоо нэг миний тэр багын нийгэм хоёр ч шалгамтай шүү дээ. Одоогийн нийгэм ч хүүхдэд харьцангуй нэг тийм ээлгүй гэх юм уу? Хүүхдийг ингээ хар багаас нь уруу татах, муу зүйл рүү уруу татах ч юм уу? Одоо онлайн орчны сөрөг нөлөө ч юм уу те? Аль эсвэл олон талын нийгмийн буруу зүйлс хүүхдийг хажууд сууж байгаа хүүхдээ юу бодож байгаа, юу үзэж байгааг нь мэдэхгүй байх юм төвшөнд одоо жоохон нийгэм ингээд хүүхдүүдийг буруу тал руугаа буруу явах ч юм уу эсвэл тийм магадлал харьцангуй өндөр болсон юм шиг санагддаг. Тийм болохоор хүүхдээ нэг хайхтар заавал он сураад байх хэрэгтэй ч юм уу эсвэл багада өөртөө авч исэн тийм шаардлагыг гэхээс илүү зүгээр л зөв бурууг ялгаад сурчих. Бурууг бол хизээч зөвшөөрөхгүй. Аль болох зөвлөө тэмүүлж амьдрах хэрэгтэй ч юм уу. Тийм үзэл санаагаар л хүмүүжүүлэх нь одоо нийгэмд л илүү тохирох юм шиг санагддаг. Өнөөдөр хэд хоногийн өмнө Игэл цэгийн сэтгүүлчийн хүсэлтээр би Монгол залуус гадагшаа сурах, гадаадад сурчаад эргэж Монголдо ирж ажиллах талаар үзэл бодлоо хуваалцсан. Тэгсэн чинь түүнийхээ одоо нийтлэл өнөөдөр гарсан байна. Эрт үрдийн цагт эрдэм өвөртлөөд ирдэг байв. Жохи ширүүхэн гарчигтай за. Тэгээд ерөнхий утга нь болохоор хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэж их зохиолж, нацагд орж өрнөдөд эрдэм сурахаар их хүрээнээс мордохдоо бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. 1920-од онд 35 Монгол гадаадын улсыг суралцахаар зориод эргэж ирээ салбар бүртээ ингээд сурч мэдснээ гаргаад амжилттай ажиллаж байсан юм байна. Тэгээд харин түүнээс хойш бол тэгэл гадагшаа хөгжилтэй орныг эрдэм сурахаар монголчууд явах нь маш ихсэн. Тэгээд сүүлийн үед анзаарэгдэж байгаа гол асуудал нь бол монголчууд ингээд эрдэм сурахаар гадаадыг зорьсон ч гэсэн эргэж ирээд их орондоо ажиллах одоо эдийн засаг болон нийгмийн боломж харьцангуй хомс байгаагаас одоо сурсан газраа үлдээх ажиллах ийм одоо брэнд буюу одоо тарих гойч үзэгдэл маш их харагддаг болжээ гэсэн нэг ийм сэдвийн талаар нийтлээсэн. Тэгээд энэ сэдвээр миний үзэл бодол болохоор гадаад за юу за өөртөө гадаадд ажиллаж амьдарч байгаа юм биш
юу ярих гэдэг гэвэ. За би эхлээд өөрийнхөө үзэл бодлыг хэлэхээс өмнө нөхцөл байдлаа танилцуулах хий за. Нөхөр ит хоёр болохоор бакалавра Хятадд сурч төгсөөд тэгээд Монголд очиод ажлын байран дээр 5 жил ажилласан. Тэгээд тэр үедээ болохоор хоёр биенээ олоод ингээ үер хийж найзалж эхэлсэн байхгүй юу? Тэгээд хүүхдтэй болоод жирэмсэн болоод 3 жилийн декретний хугацаа идэв шүү дээ. Тэгээд яалтчгүй л би мэрэгжлийн хувьд арай л үг үнцгэрэх ёстой байсан тухайдээ. Тэгээд за тэгвэл декретнийхээ энэ 3 жилийг ашиглаад хүүхдээ өсгөнгөө Хятадд очиод магистра сурчий гэд. Тэгээд нөхөр маань ч тийм мэрэгчлээ илүү сайн наривчлах шаардлагатай гэдэг үндсэн дээр хүүхдээ Монголда төрүүлж жоох хүүхдээ авчираад Бээжин дээрээ сурсан байхгүй юу? Тэгээд үргэлжлүүлээд би докторийн зэрэг гурил сурж байгаа байхгүй юу? Тэгээд зүгээр ингээд Бээжинд байх зорилгоор доктор сурч байгаа хүн бичлээ би. Өөрийнхөө сонгосон мэрэгжил энэ салбартаа ихтгэл үнэмшилтэй байдаг болохоор сурах хэрэгтэй гэж бодсон зорьсон болохоор ингээд сурж байгаа юм. Тэгээд мэдээж нөхөр хүүхдээсээ хол ганцаараа ингээд сураад иж болохгүй л дээ. Гэр бүлэрээ хамтдаа нэгэн л бай гэд нөхөр маань ч тэ сурсан магистраараа сурсан мэрэгчлэрээ илүү юм практик дадлага болж авъя гэсэн зорилгоор ингээд энд амьдрангаа ажиллаад ингээд байгаа гурвуултаа. Тэгээд би одоо 3 жилийн дараа Азмын ойл хичээж чадвал амжилттай төгсч чадвал Монголд очиод ажиллаж амьдрах зорилго бодолтой байдаг. Тийм болохоор нийтлэлийн хүрээнд миний үзэл бодол бол гадаадд төгсөгчид хэдийгээр тухайн орондоо үлдэж ажиллахад цалин боломжийн хувьд илүү өндөр байх ч гэсэн их орон илгэн садан гэсэн сэтгэлтэй хөдөлгөөд Монголд очиод ажиллахад хамгийн том сад бэрхшээл нь нийгмийн шудраг бус байдал, одоо ажлын сонгон шалгаруулалт нээлттэй шудраг бус байх зэрэг энэ нийгмийн асуудлууд маш их моходог. Зэргийн талаар бичсэн. За амцсангүй бай.